За сайн байцгаана уу, та бүхэндээ өдөх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр би жинхэнэ эр хүн ер нь яг ямар байх ёстой юм, тэднийг яаж ялгаж таних юм бэ гэдэг талаар ярих гэж байна. За энийг болохоор уг нь бол би яг анх ярьж байгаа хүн биш. Энэ ойлголт аль хэдийн бууцсан байдаг. Гэрлийн өргөний судар дээр байдаг шиг санагдчихээн. Эр хүн бол ам ар бат байх ёстой. Хар сан зайрангийн бас нэг айлтар байд юм да. Ахуй юу гэдэгтлээ. Алд би алтар нэр ахуй жилөө 3 юм байдаг гэд. За тэр хүний ярьсан юмыг тэгээ хүнийх нь өөрийнх нь юмнаас сонсч нэз. Би болохоор өнөөдөр яг зүгээр л өөрийнхөө амьдрал тууллаас ойлгож авсан юм аа. Одоо туршлагаа гэх юм уу? Та бүхэндээ хуваалцахыг сууж байна. Тэгээд миний хоолой жоохон өвдсөн, жоохон ханиадтай гуншаад байж магадгүй ч угаасаа жоохон гуншдаг л тааж гэж тий. Тэрэндээ бас хүлцэл өчөө. За ам ар бат байх буюу ер нь бол эрэгтэй хүнийг за нэг юм эмэгтэй хүнээс бие махбодын хувьд ялгаатай нэг зүйл байдаг тий. Тэгээд тэрнтэй тэгээд тэрийгэ эмэгтэй хүнтэй хэрэгэлдэг гэх юм уу. Тэгээ нэг хэрэгэлдэг бол энэ хүн бол яг эрэгтэй хүн юм байна. Трансгендер биш юм байна. Гей биш юм байна. За ингээ эрэгтэй хүний ангилалд оруулж болно. За гэхдээ эрэгтэй хүний ангилалд ороод ирсэн ч гэсэн яг эр хүн мөн үү биш үү гэдэг дээр дэнслэх шаардлагатай. За би эрэгтний хувьд бол бүгдэнд нь нэг тийм байдаг. Гэхдээ яг эр хүний зам байдал ямар байх вэ гэдэг дээр бол эрэгтэй хүн болгон тийм байж чаддгүй. Та бид бүгдээрээ ер нь бол гадралж байгаа. За тэгэхээр эр хүн болоод ирэхээрээ за тэр бие эрэгтний нэг зүйл байдгийм байна. Тэрэн дээр нэмээд хариуцлага гэж зүйл байна уу байхгүй юу гэхээр нь энэ хүн эрэгтэй хүүстэйч гэсэндээ эр хүн мөн үү биш үү гэдгийг ер нь бол дэнсэлж болно. Хэдий эрэгтэй хүүстэйч гэсэндээ хариуцлага гэдгийг огт мэдгүй, хариуцлагаас дандаа зүгтдэг, хариуцлага хүлээх чадваргүй, хариуцлага хүлээж байгаагүй, хариуцлага гэдэг үгээж ойлгодгүй хүнээс эр хүний хэмжээний нөмөр нөөлөг түшиг тулгуур хайр инрэл хүлээгээд бол горьцны гарц болох нь бараг л тодорхой байдаг. Хариуцлагатай хүн мөн үү биш үү гэдгийг юугаар яаж шинжих вэ гэвэл хэлсэн үгэндээ хүрч байна уу? Хэлсэн үг нь боддоор оршиж байна уу гэдгээр дэнсэлж үзэж болно. Буюу амандаа хүрж гин үү? Ярддаг шигэ бодит амьдрал дээр байж чадж гин үү? Эсвэл төрхөн зуурдаад дүр эсгээд тодорхой зорилго нь хансны дараа үнэн төрх нь гарч ирээд байна уу? Эсвэл өөрөө ч мэдэхгүйгээр өөрийгөө эр хүн гэж бодоод өөрийгөө чураад бусдыг чураад яг үнэндээ зүгээр л эрэгтэй хүүстэй хүн байгаад байна уу гэх мэтэр шинжиж олж болох юм шиг байна лээ. За энэ дээр ерөөсө хоёрхан шинж байгаа нь нэг бол тодорхой зорилго ашиг сонирхлын төлөө өөрөөсөө өөр дүр байдал эсгэх зорилготойгоор төлөвлөгөөтэйгөр бусдыг хуурах нөгөө тэйгүр өөрийгөө хэн гэдгийг таньж ялгахгүй өөрийгөө их сайн хүн их сайхан эр хүн гэж бодож өөрийнхөө бодолтой төөрөөд андуураад тэгээд ухамсаргүйгээр тодорхой зорилго чиглэлтэйж байж болно, чиглэлгүйч байж болно. Ямар ч байсан өөртөөгөө нүүр тулахгүй, өөрийгөө таньж мэдэхгүй байдлаар бусдыг хуурж мэхлэх, хэлсэн амандаа хүрэхгүй байх, хэлж ирснээс өөр байр байдал дүр төрх, хизээ хойно тодрох гэх мэт
байж болно. Тэгээ энэ хүмүүс ингэж худлаа дүрсгэж хүнийг хуурч мэхэлснээрээ яадгийн гэхээр тухайн хүнд сэтгэл төрүүлгээд анхаарлын татах гээд байгаамаа. Их сайн хүн болж дүр үзүүлэх, их сайн хүн гэж өөрийгөө бодож тэр бодсондоо итгээд тэндээ таарах дүрийг үзүүлэх байдлаар хүний анхаарлыг татаж, хүний итгэлийг хурааж, хүний сэтгэлийг өөртөө үйлчлүүлэх үр дүнд эцэстээ бол хүрэх сонирхолтой байдаг. Тэгжиж тэр хүмүүс яах гээд байгаа вэ гэхээр эгогоо л тижих гээд байгаа. Өөрийгөө хүчтэй болгох гээд, өөрийнхөө орон зайг тэлэх гээд, өөрийгөө одоо маш хүчрэхэг, одоо мундаг чадaltaй, чадамжтайгаар мэдрэх гээд байгаа учраас хүмүүсийн анхаарлыг байнгын маш гимгүү, сайн сайхан, зөв зүйтэй хүний дүр эсгэж, ухамсартай болон ухамсаргүй, зоригтой болон зориггүй байдлаар үргэлж анхаарлыг өөртөө татаж хүмүүсийн магтаал, урмын үг, эсвэл бишрлийн харц, хүндэтгэлтэй байдлаар нь хооллож эгогоо тижээдэг буюу өөрийгөө өнгө оруулж идэг. Нөгөө талд нь эр хүмүүс болохоор яадгийн гэхээр мэдээж эр хүн бол хүчтэй, сүртэй, сүлд хямартай орших ёстой. Тэгээд тэгж оршисноороо эргэн тойрныхоо хүмүүсийг тэтгэж, өргөж, дэмнэж бүгдийг нуруунд дээрээ авч явдаг буюу хариуцлагыг бүрэн өөрдөг. Олон хүчтэй чадaltaй эр хүмүүс ойр хавийнхаа олон 10, олон 100, олон мянган, олон сая хүмүүсийн амьдралыг нуруунд дээрээ үүрж явах тэнхээтэй байдаг. Үүгээрээ ялгагдана. Эцсийн зорилго энэ бүх хүчийг хурааснараа, хүний сэтгэлийг татснараа, хүний итгэлийг өөртөө хурааснараа өөрийгөө өргөх гээд байгаа мó бусдад дэм өргөхийн тулд, бусдыг өргөх хүч чадалтай болохын тулд энэ бүхнийг агсаад байгаа мó гэдэг чинь хоёр шал өөр зорилго, хоёр шал өөр дүнд хүргэж, хоёр шал өөр хүнийг бүтээж бий болгодог. За нөгөө нэг хуурам мэхлээд, хулигтаад, тархитаад байгаа тэр хүн бол хүний анхаарлыг татаж, хүний итгэл сэтгэлийг өөрлөгөө чиглүүлснээрээ тэр хүний шим шүүсийн сорж, тэр хүнээр хооллож өөрийгөө л өнгөлнө. Эцсийн үр дүн нь болохоор тэр итгэл сэтгэлээ өгсөн хүмүүс хохироод үлдэнэ. Нөгөө хүн бол өнгө ороод гялцаад гэлтгнаад улам хүчтэй болоод байдаг. Тийм учраас ийм хүмүүсийг нөгөө сайн дэнсэлж, шинжиж чадаагүй, таньж мэдэж чадаагүйгээсээ болоод өрхөнд нь орсон хүмүүс хизээ хойно магадгүй жилийн дараа, 2 жил, 10 жил, 20 жилийн дараа энэ ямар муухай хүн бэ гэдгийг таньж мэддэг байхгүй юу? Энийг ингээд таньж мэдгээд байхаар нь таньж мэдүүлэхгүй тул хэрэгэлдэг, аргалдаг олон залмихүүд тэднэрт байдаг. За жишээ нь өөрийгөө өрөвдүүлэх, өөрийгөө ямар ч гим хоргүй, хорхоод ч хоргүй мэт царай дүр эсгэх, тэгж бодогдуулахаар юмсыг ярих, тиймэрхүү үйлдэлүүдийг хийх, нэг тиймэрхүү байдлаар дүр эсгэн. Гэхдээ хэрв сайн анзаарч ажиглаж чадах юм бол жинхэнэ дүр төрх нь жижиг сажигч бай, томч бай зүйлсүүд дээр үргэлж цохолцож байдаг. Уул нь анзаарч чадвал ингээд улаан тугаа ингээд байн өргөөд өгдөг байхгүй юу? Тэгээ бид нар даанч тэрийг харахтаа за яах вэ хүн юм чин ганц удаа, за яах вэ гэтээ эн чин сайн хүн шүү дээ, дээр тэгсэн, одоо нэг жоохон иймэрхүү байдалтай байна. Гэхдээ дээр одоо тэгж ярьж исэн юм чин үнэн л байлгүй, дээр тийм сайн үйл хийж исэн юм чин сайн хүн л байлгүй гэд нөгөө сайн талыг хараад муу талыг давхар тооцоондоо оруулахаа мартчихдаг. Ингээд сайн талаар тэр дүр эсгэж байгаа жүжигэн өнгийн талаар нь л сайхан ингээд нүднийхээ өмнө хаалт хийгээд тэгээ муухай талын уул нүдний ил байгаад байдаг. Тэгтээ олж хардаггүй, эсвэл олж харахыг ч хүсдэггүй, эсвэл олж харсан ч тэрийг нэг юм чинээ боддоггүй байдаг нь одоо бид нар болохоор бас ухамсаргүй байдлаар тэр хүнд
автаад ховстуулаад арганд нь орж байгаа байдал юм аа. За ийм хүмүүсийг яаж таньж мэдэх вэ гэхээр одоо нэг хит хитэн шинж тэмдгүүд байна л да. Жишээлбэл тэр хүний хажууд байхад таны өөртөө итгэх итгэл унаад байвал, өөрийгөө үнэлэх үнэлэмж буураад байвал, тэр хүний санаанд тааруулах гэж ягаад ч юм хичээгээд байвал энэ бол ингээд шинж тэмдэг мөн. Яад гэвэл тэр хүн чинь биш те өөрийгөө айгүй гял цалаар ойлгуулцдаг. Тэгээ гял цэл хүнд таалагдахгүй байгаа хүн нь одоо би юм шиг санагдана. Тэгэхээр гял цэл хүнд таалагдаагүй нь миний буруу учраас би өөрийгөө засч янзлахыг, би өөрийгөө сайжруулахыг оролдоно гэсэн. Тэгээд ахаар аажмаар өөрөө ч мэдгүй өөрийгөө алдаад нөгөө хүний хүссэн хүний дүр туврах, дүрд нь тоглох, нөгөө хүнд таалагдахын тулд хичээх. Яг өөрөөрөө байхаар нөгөө хүнд таалагдахгүй учраас би муу юм байна, би муухай юм байна, би мяа юм байна гэдэг ийм үнэлэмж, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, өөрийгөө алдах үзэгдэл өрнөдгөө. Энд чинь цаана ямар үр дүнд хүргэдэг вэ гэхээр тэр хүн тодорхой ашиг сонирхол танаас хэрэгтэй зүйл байгаа учраас таныг ингээ онилцсон байгаа байхгүй. Тэгээд тэр онилцсон байрандаа байлгаж байхын тулд буюу тэр яг танаас хэрглэж ашиглах гээд байгаа нэг зүйлээ ашиглахын тулд тэрнээс бусад байрлалд байгаа одоо зам байдал, өөртөө итгэх итгэл, бардам байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй тэр бүх зүйлүүдийг чинь ингээ аажмаар нурааж идэг. Тэ өөрийгөө үнэлээд байгаа хүнийг толгойгүй юм шиг удирдах хэцүү шттэ. Тийм учраас ингээл өөрийгөө үнэлэх үнэлэмжийг чинь бууруулаад тэ нэг зүгээр л нэг ийм өнгөн хэсгийн төр зургийн харилцаанд таарах үйц хүнштэй гэдэг ийм үнэлэмжтэй болтол буулгаж жаад энэ бол нэг жишээ шүү заяа. Буулгаж байгаа л тэгээд яг тэр үнэлэмж рүүгээ буугаад ирэхэд чинь хав гэл хүснээ авдаг байхгүй. Одоо энэ чинь одоо зүгээр ил тод ярихад ганц шөнийн төлөө нэг явдаг ирчүүд байдэн штэ. Тэд нар чинь жишээлбэл тэрдээ өөртөө ихтэй гоё юм хүчтэй чадaltaй тэр эмэгтэй хүнийг ингээ хөөхөн зөөлөн нялон аргаар манипуляц хийж агаад ганц шүн яачхад яадгийн гэсэн бодолтой болтол нь өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болгож бууруулж байгаа л тэгэл хүсэндээ хүрлээ. Тэгэл өөр хэрэглэж ашиглах сонирхол байхгүй л тэр цаашаага одоо тэр хүнд та хэрэггүй болчих штэ. Угаасаа ийм бол амьдрал төр зөндөө идэв штэ. Би л яриад байгаа болохоос гэхгүй те. Би яах юм. Тэгээд нэг ийм төр зургийн эмхтэй болцсон хүн чинь өөрийгөө үнэлэх үнэлэмжээ буцааж олж авахын тулд тэр хүний хувьд чухал хүн болтлох гэж тэмцэж эхэлдэг байхгүй. Тэгээд тэмцээд ахаар тэмцэх тусам тэ ховстуулж юм л гэсэн. Тэгээд нөгөө эрэгтэй хүн чинь чи хизээ нэгэн цагт миний хувьд чухал хүн болж магадгүй гэсэн горьдлох тэлгээл тэгэл хизээ нэгэн цагт тийм болж магадгүй тхийн тулд чи одоо надад ингэж үйлчлэх хэрэгтэй, миний үснээр ингэж байх хэрэгтэй, эн чи надад таалагдахгүй байна, чи ийм бол тэ чиний над их зам манчин бол биш вэ гэдэг юм мэдгүй. Тэгэл багаар ингээл өдөрт гал хянаал багаар өөрийнхөө мэдлэлд оруулаад удахгүй ингээд бараг харцаараа хөдлөгдөг болох юм руугаа л ааж маажмар түлхээд байна гэсэн. Тэгэл нөгөөдөг чинь нөгөө хүний хувьд ингээд нөгөө чухал хүн болж үнэлэгдэхийн тулд юу эсийг хийн өөрийгөө алдна, улам өөрийгөө үнэлгээ олно, бүр хүчгүй сулдаар олно. Тэгэл бүр ингээд аманд нь яваад орчиж байгаа байхгүй. Яг яс юм дээр жинхэнэ эр хүн биш зүгээр эрэгтэй хүүстэй хүн бол ямар ч эмэгтэй хүндээ урт хугацааны харилцаа үүсгэх чадваргүй байдаг. Чи муудаа биш байхгүй. Тэр хүмүүс чадахгүй. Яад гэвэл тэр хүмүүс холын бодол байхгүй. Амьдрал бараг мэдгүй. Тэгээд урт хугацааны хань ижил анд нөхөр ямар үн цэнтэй гэдгийг ойлгохгүй. Өөрийгөө л өнгөлөхийн тулд маш богино хугацааны өнгөц хэсэгтэр бодол төлөвлөгөө зорилго нь байж идэг учраас тэр одоо
гүний сэтгэлийн холбоо хүсээд байгаа чамд тэр хүнээс өгөх зүйл угаасаа байхгүй учраас чи бол ингээд нөгөө өөрийнхөө биш талбар дээр ямар ч илт зэвсэг бамбай бариагүй тэ ийм нүцгэн шалдангаараа нөгөө хүн бол битүү зэвсэгтэй битүү бамбайтай ингээд хоёр тулж байгаатай адилхан ийм харьцангуй харилцааны хэлбэр болж хувирж байгаамаа. За бас нэг шинж тэмдэг эндээ залгуулад хэлэхэд те хитрхи зугаа цэнгэл хөөдөг бол хитрхи зугаа цэнгэл дуртай бол тэгээ шууд улаан туг штэ. Тим хүнээс амьдрал дээр өвдөж зовход тэгээ асуудал бэрхшээл тулгархад арын чин даах хэмжээний хариуцлага гарна гэж бид нар ухамсаргүйгээр итгэж найддаг. Гэтэ өдөр шөнөгүй зугаалаад зингээд уугаад идээд шоудад явж ийм сурцсан тийм амьдралдаа өөрийгөө болгоод тасцсан тийм хүн өвчин зовлонд дургүй байдаг. Уучлаарай. Тийм хэцүү тэг хариуцлага гэх тэр хэцүү толгой өвдгсөн асуудал дургүй байдаг. Тэд нар бол амар хэлбэр юмд л дуртай байдаг. Амар хэлбэрийг өгөхгүй бол хизээ хамаагүй чамайг тэр хүнд хэцүү зовлон бэрхшээл үүрж байгаа түмэн тэг хад чулуутай ч цуг хаяад явхад ямар ч асуудалгүй. Яа тэгвэл тэд нар өөрсдөө тийм юм дургүй. Тэг хүнийг дургүй юм ер нь хүчээр хийлгэж чаддаггүй. Хэцүүлдэ өөрөө хүсчиж хийдэг аахгүй. Өөрөө хүсэхгүй бол хэн ч хэнийг тэгэж хүчилж, барьж, дарж, сургаж чадахгүй байхаа. Энийгээ дагаад нөгөө эр хүн биш эрэгтэй хүүсэнд хамаарах хүмүүс чинь бас яадаг гэхээр гүн гүнзгий бодогч дургүй байдаг. Бошоохон хурдан шийдэж гээд байдаг. Нөгөө л амар хэлбэр сэтгэлгээ. Юмыг амарчлах дуртай, бэлэн юм дуртай тэр сэтгэлгээ чинь бошоохон юмыг аюу хурдан шийдэх гээд асуудлаас нэг бол хурдан шийдэж эсвэл асуудлаасаа нүр тулахгүй зүгтэж ийм хоёр арга барил хэрэгэлдэг. Гүн гүнзгий юм бөөр суурьтай удаан тогтцтой бодох нь тун ховор. Энийг ингээ ажиллаж чадах юм бол бас шууд анзаарагддаг. Альва нэгэн эрсдлээ тооцохгүй юм руу сарвайж орох гээд байх. Болохгүй юмыг бүгднгээр нь оролдоод байх. Ард нь гарах үр дүнг тооцоолохгүй байх гэх мэтэр илэрнэ. Одоо 6 цэнгэл хөөгд яваад байгаа нь ч гэсэн тийм учиртай. Хүн ингээл 6 цэнгэл хөөгөөл яваад байх юм бол тэгэл архичин л болно шүү дээ. Өөр юу болтыг. Тэр мэр эрсдлээ олж харахгүй. Тэр одоо ингээд 6 цэнгэл болоод байна гэд амьдрал иймэр л байх юм шиг сандаг. Тэгэхэд 10 жилийн дараа өвгөнтэй архичин болцсон байх эрсдэл өөрт нь байгаа гэдгийг олж харахыг хүсдэггүй, олж хардггүй, олж харсан ч тоодгүй. Энд чинь нөгөө гүн гүнзгий ирээдүйн тооцооллоо. Сайн ингээд бодоод те би ер нь хэн болоод байна, хэн байв, одоо хаашаа явж гин гэдэгтэйгээ нүүр тулахгүй л ингээд хальтган ингээл бүр нэг юм хамарч шөрөөгөл нэг хальт ингэчээл тэгэл бусдаар болол ингээл нэг зөнгөртөөд яваад байгаа шинжихгүй юу. Дээрээс нь энэ хүмүүст ямар шинж тэмдэг бас байж болох вэ гэхээр хүнийг хүчтэй сэтгэл хөдлөлт автуулах тодорхой тогтсон арга барилтай гэдэг. Тэрийг бараг ингээд хүн болгон дээр ашиглаад явж иж мэдхээр тэгээ тэр арга барил нь ихэнхдээ хэрэгждэг. Тэрэндээ айгуу датцсан итгэлтэй бардам байдаг. За жишээ нь заяа нөгөө Puff Daddy биш үү? Puff Daddy ингэдэг гэсэн гэж байхгүй юу? Нөгөө Cassie Ventura гээд нөгөө одоо сая шүүх төгсөн найз бүсгүйдээ өөрийнхөө Cassie-гийн өмнөх экс эхнэр болох Kim Porter-ыг амар магтаж ярьдаг гэсэн гинэ. Тэгээ магтаж ярихдаа Kim Porter бол ингээ миний одоо love of my life те миний амьдралын хайр байсан. Энэ ч одоо тэрийг гүйцэхгүй гэсэн байдлаар ярьдаг. Яг ясам дээр болохоор Kim Porter-ыг бол бас амар хүчрхийлдэг байсан. Тэгэнгүүтээ Cassie-гаас салсны дараа өөр найз охинтой болчоод одоо Cassie л миний хувьд одоо миний бүх юм харанхуй үеүүдийг надтай хамт туулсан хүн гэж нөгөөтгөндөө бүр ингээд олонний өмнө хэлж исэн тохиолдол байгаа байхгүй юу. Энэ ямар арга ашиглаад байна гэхээр тэ өмнөх хүнээ дурсаад
Гэтэ яг өмнөх хүндээ яг жихнээс хайртай байсан мó гэвэл үгүй. Kim Porter хайртай байсан мó гэвэл үгүй. Kim Porter-ыг амар хүчрхийлдэг байсан. Дараа нь Cassie хайртай байсан мó гэвэл үгүй. Cassie-г амар хүчрхийлдэг байсан. Тэгээд дараагийнх нь хүнд нь миний өмнөхтэй чиний өмнөх тэр бүсгүй хүүхэн эмэгтэй чамаас илүү тэ чи бол тэрний зэрэгт хүрэхгүй гэдэг л сэтгэлдлийг төрүүлэх гээд байгаа байхгүй. Тэгэхэр чи нөгөө хүн чи яах юм? Автцсан ингээд дурлцсан байгаа тохиолдолд би тэрнийх нь энд хүрчих юмсан. Тэрнийх нь энд хүрэхийн тулд би энэ хүний төлөө юу хийвэл би тэрийг одоо давхойц хэмжээнд очих вэ гэдэг байдлаар нөгөөтхнөөс нь илүү гарах гэж нөгөөтхнийх нь хийж өгөөгүй гэж дурсаж ярьдаг юм болгоныг хийж өгдөг ч юм уу. Тэ нөгөөтхнөөс нь илүү ууж уухантай, нөгөөтхнөөс нь илүү зөөлөн, нөгөөтхнөөс нь илүү аясаар нь байх байдлаар ингээд нөгөө санаандгүйгээр мэдэхгүйгээр өрхөнд нь ороод өдөртүүлээд явхад хэрэгэлдэг арга байгаа. Тэгээ би штэ Монголд би ийм арга хэрэгэлдэг хүмүүсийг бас мэдэн төгөө. Яг ингэдэг заа. Одоо тэгтээ та бүхэн ингээд намайг ийм эрэгтэй хүний тухай ярихаар бүгдийг бити манай нөхөртэй холбож бодоорой. Манай нөхөртэй яг хар хураг байсан байж болно. Гэтээ тэр чин орчлон дээр ганцаархнаа хар хураг биш байхгүй юу. Ер нь бол энэ нийгэм чинь хар хургнуудын нийгэм байна гэдгийг би одоо ингээ хараад байна л та. Тэ ер нь ингээл бодоод хахад тэ зүгээр 10 жилээ би нэг хар хургатаа өнгөрөөцөндөө нэг хар хургын л аягүй сайн мэдээд байгаа болохоос бустай нь бас ингээ 10 жил амьдэрсэн бол бас ялгаагүй л байхаарч байсан юм шиг санагдаад байгаа хгүй. Тийм болохоор бити ингээд бүх юмыг манай нөхөртөө ойлж бодоорой. Би ингээд энэ тентгийн яг мэддэг таньдаг бүх хүмүүсээ л бодож байгаа л за ихвчлэн нэг ийм дүр зураг тодорж ийн гэдгээ яриад байгаа болохоос одоо ингээд зөвхөн нэг хүн тэгдэг юм ерөөсөө биш. Би тэгж X ярьдаг нэгээс олон хүнийг бол одоо яг санаад байгаа хгүй мэдээд байна. Өмнөх хүнээ ярьсан чинь юу гэдгийг одоо нөгөө эмхтэй эсэргүүцээд байл да. Тэгвэл чи тэр X рүүгээ зайл гэдэг заяа. Тэгээд удирдлаганд нь орохгүй. Тэгэх юм бол барилаа солиод одоо чи миний хувьд ингээ хамгийн онцгой гэдэг барил бас барьж авч болно. Жишээлбэл баг насны үед дээр надад тэр X-ээ ярих арга барил нь тохирох бол одоо бол надад үйлчлэхгүй штэ. Жишээлбэл те. Тэгэх юм бол одоо бол надад ингээ өөр эмхтэй хүмүүс яриад байвал би одоо чи ямар байгаа нэ тэр эмхтэй рүүгээ яваач л гин штэ. Одоо миний энэ чинь өөрийгөө үнэлэх үнэлэмж энэ төр чинь бас тодорхой хэмжээнд тогтцсон байна. 20 настай гэрлээ бол бас тэ жоохон адгийн тэнэг байсан байгаа байхгүй. Тэгээд адгийн тэнэгээс нэг арай гайгүй тэнэг болцсон. Тийм болохоор өөр эмэгтэй хүмүүс яриад байвал ингээд хүлээж авч чадахгүй. За тэгэнгүүт тэ ашиг сонирхол байгаа бол тэр чин намайг тодорхой хэмжээгээр одоо удирдахын тулд ч юм уу тэ арга барилаа сольж болох нь штэ. Солиод за тэгвэл энэ яг юу хэсэд байгаа гэвэл за би ингээ онцгой ах туртаа гэдгээ ингээ төмөнд дэлгэсэн. За тэгэнгүүт намайг ингээ онцгой гэдэг мэдрэмжийг бас төрүүлэх юм арга барил хэрэгжилж болно. Тэрийг ингээл өгч штэ. За намайг би энэ хүний хувьд онцгой юм байна гэж бодуулж чадлаа. За чадчихгуудлаа тэрийг ингээ буцаа авчдаг байхгүй. Буцаа авчгаар би чинь ингээд нэг ингээ баг юм туйлын хүслээ мэдэрсэн хүн. Тэгээ буцаа байхгүй болчихор яагаад байхгүй болчихв? Энэ хүн яагаад ингээ өөрчлөгдөж надаас болчихв? Тэ би энэ хүнд яагаад таалагдах болчихв? Би таалагдахын тулд юу хийх вэ? Хүн ингэж нэг амар ил тод ингээл би өстой юу хийх вэ таалагдахын тулд гэдгүүч гэсэндээ алсуура цаагуура ухамсаргүйгээр яг нэг тийм л зүйл хийгээд идэх байхгүй. Би болохоо очлаа намайг гинт ингээд амар тэ онцгойлж авч үдчихсэн аа гинт ингээ ойшох олчлаа ш. Тэгэх юм бол би нөгөө онцгойлж авч үдчихсэн үеэ буцааж авчрахын тулд нөгөө хүний чинь хүсэлт дахиад тааруулж эхэлнэ. Дахиад нөгөө хүнд чинь миний энэ таалагдаагүй болов тэгэж хэлээд байсан. Тэгвэл энийгээ өөрчилчихье. Би хитрхи бардан байгаад юм болов
Тэгвэл би арай зөөлөн болчих гэх мэтэр хичээл зүтгэл гаргаал дахиад өөрийгөө алдаад өөрийгөө жижиглээд ингээд нөгөө нэг бэлэн хоол аваач болж очиод нөгөөх нь ч бэлэн хоол хүлээгээд иймэрхүү байдлаар удирдах нөгөө эрхшээлтэд оруулчаад тэгэл дахиад үнэлэмжийг буруулад юу хэлсэн, юу хүссэн бүгдийг нь хийж байх үз хэмжээнд удирдах хяналтаа тогтоож өөрийнхөө эгог тэжээж өөрийнхөө мундаглаг чадaltaй хүчтэй бэртэй эрхтэй гэдгээ мэдрэхийг тэмүүлж идэг. Нэг өөрийнх нь төлөө юу хамаагүй зүйл хийгээл те бүр өөрийнхөө үнэлэх үнэлэмжээ алдаал юуч биш болол хинч биш байгаа нь хүртэл өөрт нь гой байгаад байгааг харахаар нөгөө хүний чи эго нь бүр ингэ дэлбэрнэ штэ. Ёо бүр бахан хаана штэ. Яг эцсийн зорилго нь хөвчлэн нэг тиймэрхүү л юмны төлөө ингээ хавцаа ойртсноо дандаа манипуляц хийх гэж оролддог байгаа байхгүй юу. За тэгээд ийм хүмүүсийн бас нэг онцлог шинж тэмдэг нь ийм хүмүүс хөвчлэн маш чадварлаг байх магадaltaй өөртөө итгэх итгэл нь нэлээд тулцсан байж магадгүй. Тэгээд бас их гялцэл олонний анхаарлыг ер нь өөртөө татаж чаддаг тийм чадвартай байх нь илүү түгээмэл илүү хүмүүст их үнэлэгддэг, илүү их хүний итгэлийг хураадаг, нүдийг булаадаг, тэ илүү нэр хүндтэй, илүү чадaltaй энэ нийгэмд айгүй юм гялцсан дүр төрхтэй байх өндөр магадaltaй. Яагаад тийм байна гэхээр энэ нийгмээрээ тэр чигтээ нөгөө нэг гүн рүүгээ бододгоо, ирээдүгээ тооцдгоо, ухамсаргүйгээр автаж үйлдэл хийдэг. Өөрийнхөө дутуугийн мэдрэмжийг өөрөө сайн таньдгүй тэрэндээ хөтлөгтөө тэрийг нөхөж өгсөн хүний араас юу эсийг хийж явдаг бусдаас хамааралтай ч гэдэг юм иймэрхүү айгу бүрэн бус тархины ажиллагаатай байгаа учраас тэр хүмүүсийн залинд автаад тэр хүмүүст хууртаад тэр хүмүүс рүү их анхаарлаа хандуулах эсрэгээрээ илүү гүн боддог илүү үнэлэх ёстой хүмүүс болохоор үл тоодог үл ойшоодог олж хардггүй зөв үнэлж зөв хүнээ өргөж мэдтгүү манай нийгмийн одоо нийтээрээ массаараа байгаа дүр төрх нь яг ийм байгаа. Жинхэнэ эр хүн гэд хэлчихээр хүмүүс их олныг биш ч гэсэн би бол бас цөөхөн хідэн хүн амьдрал дээр мэдээ таниад байна. Одоо манай ааваас ахуулаад байгаад байгаа хгүй. Тэгээ ааваас гадна миний үеийн ч гэсэн ганц нэг хүн байна. Тэдрийг би бол олж харж гин, үнэлж гин. Гэтэ одоо олж хараад үнэлэх хэмжээнд нь тултал үнэлж хүндэлж өргөж чадж байгаагүй л үгүй. Яад гэвэл өдий хүртэл би тэр гялцсан хүмүүс рүү бүх анхаарлаа хандуулж ирсэн. Одоо ингээд нэг хальт нүдэ нээгээд харахаар нөгөө нэг жинхэнэ эр хүмүүс чинь жинхэнэ ингээд сүлт хэмрийн дутагдалд орцсон. Өргөгдөх ёстой хэмжээндээ өргөгдөхгүй дарагдцсан. Нөгөө нэг гялцэлийн нэг юм хонцын жаргал одоо юу гэдэг хоногийн хоол тэ нэг юм гадна харагдах өнгө төдийхнөөсөө хүчээ авцсан тэр эрэгтэй хүүстэй хүмүүстэй ингээд ялагдсан байдалтай байж байгаа. Энд болохоор нөгөө энэ жинхэнэ эр хүмүүс нь нэгдүгээрт өөрийгөө үнэлж мэдэхгүй байна заяа. Хоёрдугаарт өөрийгөө бусдад бас үнэлүүлэх хэмжээний тэр арга ухааныг сэтгэхгүй байна. Яад гэхээр тэр хүмүүс илүү шудраг байдаг, илүү даруй байдаг, илүү хүний төлөө сэтгэлтэй байдаг, илүү юм шулуун аргаар үйлдэлтэй, шулуун аргаар тэмцэлтэй, арга зал айгүй багтаа муу санаа багтаа байдаг. Эндээ л байгаа. Тэрээс нь өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж багтаа байдаг. Яад гэвэл хүмүүс тэр хүнийг байх ёстой хэмжээнд нь үнэлээгүй учраас өөрийгөө үнэлэх үнэлэмж нь айгүй бууралттай би нэг ийм л хүндээ би жоохон сул дорой хүмүүс угаас намайг нэг тоодгүй юм гэдэг юм уу нэг тиймэрхүү далдын далд нэг тийм бодол байж идэг. Тэгэхээр энэ одоо тухайн хүний өөрийнх нь ч буруу гэхдээ бас нийгмийн буруу л болж таарч байгаа. За буцаад нөгөө нэг эр хүн биш зүгээр эр хүүстэй хүмүүс рүүгээ оръё. Тэд нар болохоор бас яадаггүй гэхээр нэг л их ингээд нэг юм амьдрал үүдсэн зовж зүдэрсэн
Тэ миний ийм байгаад одоо миний эцэг их буруудаж гэх юм одоо нэг юм бусд руу бурууга тогсон байдалтай байдаг. Яг яс юм дээр амар зовлон үзээд айгүй хэцүү байсан юм уу гэхээр мэдэхгүй. Одоо нэг сэтгэл судал модал чинь тэгдэг байхгүй, нэг юм араатай амтэн шиг адуус мал шигтэй нэг чөтгөр шулам шиг хүмүүсийг багтаа авсан травманаас боллоо л гэж тайлбарлаад идэг. Гэхдээ би харахад заяо миний таних их юм манипулятив те миний амьдралтаа таарж исэн мэддэг юм манипулятив хүмүүс дотор нь штэ ядаж сасан эцэгтэй хүн байхгүй штэ. Би бол хажууд нь бүр зовлон өгдөг юм байхгүй. Ядаж ингээд арх уугаад зодтолтоод байсан эцэгтэй хүн би мэдхгүй. Миний бүр те одоо манай за нөгөө та хар хургийнхаа жишээг авахд манай нөхөр гэхэд эцэг их хоёр нь одоо хүртэл байгаа, ээж аваа хоёр нь арх ууддаг. Тэг би хажууд нь бүр зовлон үдцэн тхүү. Юу вэ гэхээр манай аав хоёр намайг бага байхаас салсан. Би тэр салтыг тэр жоохоо оюуханаар бүгдийг харж ингээд өнгөрөөсөн. Дээрээс нь манай аав хоёр хоёлаа архиудаг гэсэн. Юу намайг ухаан орох үед бол манай гэр зүгээр агсан согтуу зодоо нүдэн байсан. Тэглээгээ би тэр хүнийг хайрлах хайр, хүнийг өрөвдөх нинжи сэтгэлээ гэчээгүү л том болсон. Тэ тэнгүүд одоо яг нэг тийшээ буруу өгөх бол айгүй бас сонирн байгаад байгаа. Миний мэддэг тийм юм манипуляц хийдэг, нэг юм эгогоо тижээдэг, бусдын төлөө гэсэн юм зүрх сэтгэлээ хэрэгэлд сураагүй тэр хүмүүс одоо зөвхөн манай нөхөр биш зөө. Нийтээр амар олон тийм хүмүүс байгаа. Тэднийг ингээл харахад бүгдээрээ арх дарсны зовлон зодоонуудыг мэдхгүй хөөе. Тэнгүүтээ нэг сүртэй зовлон мовлон нэг үзээгүй. Тэгэхэд тэрний оронд бүр амар зовлон үзсэн хүмүүс зүгээр байдаг хгүй. Жишээлбэл миний нэг таньдаг хүн байна. Тэр хүн яасан бэ гэхээр өргөмөл. Тэгээ өргөж авсан ээж аав нь одоо өөрийнхөө аав ээж дээр буюу одоо өргөмөл өвөө эмээ дээр өссөн гэсэн үг хгүй. Өргөмөл өвөө эмээ дээр өсөөд өргөж авсан ээж аав нь орхиод тэгээ өөртөө хүүхч ухтаа болоо явцсан. Тэр хүн бол ингээд эцэг эхийн хайр гэж үнэхээр мэдгүй. Үнэхээр орхигдмал хэрнээсээ хүн чанар янзын нэр шүү. Амар гой зөөлөн сэтгэлтэй үнэхээр зөв хүн байдаг. Жишээлбэл тэгж яах чинь тэ эцэг эхтэйгээ арх дарсны зовлон мэдгүй өсчөөд би зовсон би травматай гэвэл битээ хуцаатай гэмээр байс тэ. Эсвэл ингээд нэг хүн амьтаа хайрлаж үзэж шархалсан тэрэндээ эвдэрсэн гэдэг ийм сонин балаа юм ярьдаг заяо. Ёстой яг тэрүүгээр ярих юм бол шүү дээ. Би бол бүр бараг насаараа л одоо эвдэрлээ гэж. Тэг ерөөсөө эвдэрч хэлэхгүй одоо. Одоо тэр нэг Rocket Bee эвдэрхий хүн гэдэг нэг дуу байдаг шүү. Тэр чинь ингээл бүр ингээл нийтээр нь масыг хамарч хүрсэн дуу те. Яагаад нийтээр нь масыг хамраад байгаа юм гэхээр тэр хүмүүст төстэй өөрт нь байдаг зүйлийг дуулаад байгаа учраас тэр дуу чи ингээд бүр нийтээр нь хүрээд байгаа байхгүй юу. Тэр дуу чи яа вэ? Би бол эвдэрхий хөөн. Ирвэхэ нисэн лааро маро гэж дуулаад иддэг сте. Тэгэхээр өөрийгөө ингээд амар эвдэрсэн. Тэгээ хүн хайрлж мэдгүй гэдгээ тэр эвдэрсэн гэдгээрээ хаацайлдаг байдал нь тэр дуутай яг адилхан байгаад байгаа учраас би эвдэрхий хөөн гэл тэгэл октоудаар тоглоол ч юм уу тэгэл залуучуудыг гомдоогоол ч юм уу явж байгаа хгүй. Гэтэ энэ бол зүгээр шалтгаан штэ. Хүн тэгээд эвдэрхгүйгээд болвол тэг түмэн зовлоо үдсэн ч эвдэрхгүйгээр байж болдог. Эвдэрхээ тулвал ямар ч зовлоо үзээгүй байсан ч эвдэрхийгээрээ л байдаг. Энийг юм жоохон гүн гүнтгий юм ярихаараа л өөрийнхөө тэр өнгөрсөн баларсан хэцүү амьдралыг ярих гад байдаг. Тэгээ тэр нь бол нэг сүртэй юм. Яг нь сүртэй юм байж болно л доо. Тэг сүртэй биш ч байж болно. Тэгтээ тэр чин зүгээр ингээд шалтгаан өгöd байгаа байхгүй те. Миний юм байгаа нь тэднээс болсон. Надаас болов би бол сайн хүн гэдэг л мессежийг л ингээд далдуураа өгөхийг оролдоод байгаа байхгүй. Эсвэл өөрөө ч тэгж бодож магадгүй өөрийгөө хуураад ээж болно шүү дээ. Яг бодит үнэн өөртөө нүүр тулсан ч өгсөн те нэг сүртэй юу ч үзээгүй ээжж л би бол эвдэрхий хүн гэд явж байгаа нэг тэнэг бацаан л байгаа байхгүй. Иймэрхүү хүмүүст бас нэг илэрдэг шинж тэмдэг нь аюу юм ичих болцоргой багтайдаг.
Гэтэ тэр нь гаднаас ерөөс мэддэггүй. Амар ичээд байгаа юм шиг, амар санаа зовоод байгаа юм шиг. Тэ одоо ингээ хүнээс зүгээр юм авчаад айгүй их юм санаа зовоод байгаа юм шиг. Авахыг хүсэхгүй байгаа юм шиг анхандаа бол харагддаг. Тэгээд баг багаар ингээ ажиглал ах юм бол харин ч бүр хүнээс зүгээр юм авахын төлөөч байгаад байгаа юм шиг тэхийн төлөө толгоогоо ажилуулад байгаа юм шиг ийм дүр зураг тодордог. Эн чинь болохоор яг нэг хуурсаар худалж хумсалсаар хулгайч гэдэгтэй яг адилхан байхгүй. Одоо нэг ийм эхэндээ ингээл яана би худлаа ярьчлаа. Яана би ингээл те бистэй иччихин мичийн дараа нь тэг жилийн дараа ямар ч санаа зовх юм байхгүй чамар даалгаал явчихдаг ч юм уу. Иймэрхүү дүр зураг тодорно. Зүгээр л ингээд жинхэнэ өөрийгөө амар сайн нуудгаал гэл. Тэгээд жинхэнэ өөрөөсөө айгүй шал өөр эсрэг дүр эсгэж явдгаа гэдгийг одоо сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр тэр ингээ гаргаж байгаа дүр байдалд нь ерөөсөө хурдч болохгүй дандаа ажиглаж явах ёстой. Тэгжиж таньж барьж авч болно. Их сайхан хандаад их сайн хүний дүр эсгээд тэгээд яг зоригтой хүрхээрээ л тэр чинь яг жинхэнэ өөрөө гарч ирнэ заяо. Тэгээд энийг нэг л харцсан бол дахиж тавтах боломжийг олгож болохгүй. Жинхэнэ дүр төрх нь гараад ирэхэд за уг нь нөгөө нэг эсэгжсэн дүрт нь хууртаад уг нь эн чинь өмнө ийм хөөрхөн ааш гаргаж байсан. Ийм хөөрхөн сайхан сэтгэлтэй. Энэ удаа л ингэчлээ гихэл юм бол за тэгээд нөгөө мангасын ам руу ингээд толгоогоо шургуулж байгаатай л адилхан байдаг байхгүй. Энэ ингээд дахин давтагтана ер нь засарна гэж хүлээх хэрэггүй. Яагаад гэвэл чи жинхэнэ хүнийг танихгүй байна. Тэр хүн чинь жинхэнэ хүнээ тэр яг ашиг сонирхол нь биелээд ирэхээр үзүүлж байхад хүртэл нөгөө ухаарч авахгүй бол тэгэл нөгөөдөг чинь дахиад нэг ашиг сонирхлын үүднээс дахиад нөгөө дүрээ эсгээд эхэлнэ. Тэгэхээр тэрийг эн чинь уг нь сайн хүн гэхдээ хаяа ингэчээд идэг энэ найз нөхдөөс нь болж гин энэ архинаас болж гин архиа луугаа олчих юм бол энэ уг нь сайн хүн гэж бид нар амар андуурдаг. Яг ясам дээр тэ архийг хин ууж байгаа юм. Хин ер нь амруу цутгацсан тийм штэ. Найз нөхдөд хин нийлээд байгаа. Би аваачаад нийлүүлсэн юм уу? Хүн ер нь яг өөртөө адилхан хүмүүстэй л удаан найзалж чадтай. Тэгээд угаасаа үзэл бодол, дадал зуршил, сахилга бат бүх юм ингэ зөрөөд ахаар тэгэл яваанда холддог хгүй. Тэгэхээр яг өөршгөө хим ижилтэй хүмүүстэй ингээ удаан хугацаанд байж чадна. Тэрнээс агцсан эсвэл тэрнээс дорд хүмүүстэй бол ингээд байгаад ахаар зөрчил тэмцэл эсрэгцэл ингээд нэг бие биендээ илт тодорч бай, илт далдуурч бай, ямар нэгэн байдлаар ингээд нөгөө дургуутал зөрчлөө илэрхийлээд тэгээд нэг өдөр угаасаа харилцаа холдох нь ойлгомжтой. Тэгэд ийм хүмүүс өөрийнхөө талаар их мэдээлэл өгөхгүй жинхэнэ өөрийгөө харуулахгүй маш сайн дүр эсгэж чаддагтайгаа адилхан одоо байлаад байгаа онилцсон тэр бай болсон хүнээ тэр хүнээс ямар нэгэн ашиг сонирхол авах гээд байлж байгаа. Тэр байлцсан хүнээ маш сайн ажиглаж юунд дуртай байна, юунд дургүй байна, ямар аргаар ойртож болох уу, ямар арганд маань энэ хүн унахаар байна гэдгийг маш сайн тооцож төлөвлөж хөдөлдөг. Жишээ нь шудраг үнэнд дуртай хүн байвал болж бүтэхгүй юм хийчээд үннээ хэлснээрээ одоо үнэлгээ авна. Тэгээ би болж бүтэхгүй байгаа ч гэсэн би үннээ хэлж штэ. Гингүүд нөгөө шудраг үн дуртай хүн бол шууд үнэлдэг байхгүй юу. Нэрэл үннээ хэлж чинь яг болж бүтэхгүй байгаа юм байна. Би жоохон туслаад өгчий, дэмнээд өгчий. Ингээ хажууд нь байгаад хань болчий. Тэгээд энэ хүн дээрдэх бах гэж боддог ч юм уу. Тэгээ яг ясам дээр дүр эсгэж байгаа хүн шудраг үнэн байна гэж ямар юм байдیں۔ Зүгээр л тэр чинь тэ ингээд үннээ хэлж байгаа царай гаргаж бас л нэг зайлдах арга нөхгүй. Тэгж байгаа хүний худал хормог бол дуусахгүй шүү. Чамд хэлсэн нэг багт хэлээгүй 10 худал ард нь байж л байгаа. За эсвэл нөгөө хүн амар юм өрөвч нинжин сэтгэлтэй хүн байл та. Тэгвэл тэрийг бас ашиглаж ойртдог байхгүй өрөвдүүлж ойртно. Тэгээ би зовж гин. Би ингээд донтоод байна. Одоо юу гэдгийг 6 цэнгэлд хит толгоогоо автаад байна. Гэтэ би энийг хүсэхгүй байна. Би өөрчлөгдмөр байна. Би өөрийгөө засмаар байна. Энтергээд ийм өрөвдмөр царай гаргаад яг нөгөө хүнийхээ одоо ийм нөгөө гохын тэ
татаж дарж юу гтгэлээ. Энэ буугаар бол ингээд цэнэгэлж ойртдог байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хүнд туслах дуртай өрөвч нинжин хүн л харагдвал туслах гад байдаг хүмүүсийн чинь шууд ингээд түлхөртчихэж гин гэсэн үг шүү дээ. Энэ хүн ингээд өөрөө ухаарад тэгтээ чадахгүй байгаа юм байна. Тэгвэл би туслая. Яамаар байна те би санхүүгээрч туслая, сэтгэлээрч туслая, би чамд итгэж үгүй гэл ингээл байгаа бүхнээ барих гад байдаг. Тэгээ яг хөтэ тэрүүгээрэн сайхан хоолж умдалж хүч орж аваал тэгэл нөгөө нэг тийм өөрийгөө гэсэн те эгогоо тэжээх гэсэн тэр байр байдал руугаа л буцдаг. Тэгэхээр энэ хүмүүс бол хөвчлэн одоо сайхан хүмүүс төр ямар үед ирдэг вэ гэхээр хүчгүй, сул дорой, хүнээ сэтгэл хурааж чадахгүй байгаа. Нөгөө нэг арга зайлтай бас адилхан нөхдүүд байгаа шүү дээ. Тэд нартай ялагдцсан үедээ сайхан сэтгэлтэй хүмүүс төр ирж ингэж ирчвчээ нөхөж авдаг байхгүй. Тэднэрээр ингээд эгогоо хүчжүүлээд өөртөө итгэлээ дэмнүүлээд урмын үгээр нь тэжээгдээд эний чинь дагалдаа зөндөө юм ирдэ штэ. Үнэхээр санхүүгээрч туслана, эд материалаар туслана, сэтгэлээр туслана, ажил үйлсийг бүтээж туслана, болохгүй байгаа юм ин болгож өгч туслана гэх мэт ийм олон тус дэмжлэг авч жоохон хүчээ нөөж авчаал тэгэл буцаал нөгөө нэг би гэлцэх ёстой гэдэг юм руугаа яваал буцаал нөгөө амар хэлбраа хөөгөөл нөгөө хүнтэйгээ жаргал зовлонгоо хуваалцаж ас хоолт зорих тэр амьдралын даваа нухчаа бүгдийг хамтдаа шүд 100 нэгнээ өргөн түлхэн чирэн өгсөх тэр хамтдаа сайхан хариуцлагат амьдралд бол огт ерөөсө татагдахгүй. Тэд нар чинь яаж амар байх уу? Яаж амарчлах уу? Яаж нэг өнөөдөртөө жаргалтай байх уу? 10 жилийн дараа бол ерөөсөө хамаагүй. Тэр ирээдүй ирэхгүй юм шиг сандаг байхгүй юу? Тэгтээ ирдэг. Ирэх үед ингээд жоохон толгоогоо шаах гал өгдөө. Тэгтээ шаагаал нөгөө л нэг одоо нөгөө сайхан сэтгэлтэй хүмүүс рүүгээл би үнэхээр тэнэг үжигээд очиод дахиад нөгөө нэг бүх юмаа бэлдүүлэх гээд бүх юмаа амарчлуулах гээд ингээд байдаг. Энийг одоо өөрөө мэдтгүү бас байж болно. Ер нь би анзаархад өөрөөсөө мэдтгүү юм байна. Өөрийнхөө бодит дүндээ нүүр тулдгүй юм байна. Бодит дүнээсээ цухтаад юм байна гэж бас ажигласан. Зарим нь бүр ширлээд өөрийгөө тийм гэдгийг мэддэг. Тэр амар хэлбэрээ олохын тулд байнга толгойн ажиллаж явдаг байдаг бол зарим нь мэдхгүйгээр би яг ийм амар хэлбэрт хөтлөгдөөд нэг юм богино ойрын зайд тооцоолж сэтгээд холын ирээдүй эрсдэл инээ тэрийгээ ерөөсө тооцохгүй байгаа юм байна гэдгийг мэдгүй тэгээд ухамсаргүйгээр л нөгөө нэг амар хэлбэр амьдралаа хөөгөөд тэрэндээ туслах хүмүүсийг өөртөө татаад нөгөө манипуляцаа хийгээд ингэ явж идэг. Залуу хүн амьдрал мэдгүй байж болноо. Зовлон үзээгүй тусмаа ер нь амьдрал мэдгүй байх магадлал маш өндөртэй. Тэгтээ хилээд өгөхөд хэлж байгаа юм чинь үнэлж мэдэж гинүү гэдгээр их юмыг дэнсэлж болно. Тэгээд тэр хүнийг яг жинхэнэ ямар хүн бэ гэдгийг тэндээс таньж мэдэж болно. За чи юм байна. Чиний наа чин болохгүй байна. Наадхаа засахгүй бол хол явахгүй гэд хэлэхэд би бол ихвчлэн тэгэж амар шууд шулуун ярих гэдэг байхгүй. Айгүй тодорхой бүх юм ингэ тодорхой ил тод ярих гэдэг. Тэнгүүд яг одоо миний ойлгосноор бол яг энэ эр хүн биш. Тэгээ эр хүн болж төлөвшөөгүй эрэгтэй хүүсэнд хамаарах энэ одоо банд нар маань хүний тэгж хэлж байгаа үгийг үнэлж чаддгүй. Ерөөсөө үн цэнийг сонсдгоо. Нэг юм ярьж гин, үгэлж гин. Нэг юм нөгөө нэг гүний нөгөө нэг бла блага ярьж гин, нөгөө л нэг юм ярьж гин. За, энийг энэ удаа ингээд дугуй амар ухаарлын царайтай сонсчээ. Гэхдээ би бол тийм зоригтой байгаа. Эсвэл юу гэдэг ямар лайтай юм бэ дугуй агаад өгөөсөө би шал өөр юм бодож гин гэдэг нэг иймэрхүү янз янзын хариу үйлдэл үзүүлнэ. Яг эцсийн үр дүн чиний хэлж байгаа үгийг үнэлэхгүй буюу ирээдүйдээ ерөөсөө ашиглахгүй. Яг боддоор өөрийгөө өөрчилж үйлдэл ядаж өөрчлөхийг хүсэхгүй байгаа байдлаар ингээ ил тод илэрч идэг.
арх ухаа болио арх ухааг үнэхээр хүсэхгүй байна гэж бодож байгаа хүн хүссээд байгаа хэрнээ хүсэхгүй байна гэж хэлээд байгаа хүн хоёрыг уг нь ялгаж болд юм да. Ер нь ялгамжтай байдیں۔ Үнэхээр хүсэхгүй байгаа хүн бол ямар нэгэн арга хэмжээ авна өөртөө тэмцэн янз бүр болно, янз бүрийн юм ирж хайна, эсэн шидээр оролдлого хийгээл байна. Нөгөө нэг хүслээж төрүүлж чадаагүй хүн бол ингээл нэг л их гимшил ухаарлын царай гаргаал тэгээл нөгөө нэг үйлдэлээ давтаал дахин давтаал. Тэгээ энэ байдал чи тэр хүн сэтгэлээ зориулсаар хамаг юмас хоруулсаар байх юм бол 5 жил болсон ч өөрчлөгдөхгүй 10 жил бас 20 жил болсон ч өөрчлөгдөхгүй бүр ингээд 60 70 тай байж насаараа уусараад одоо өгч байгаа хүүхдүүд ч байна. Тэгээ өвгөн ах нар байна. Энэ хүмүүсийн бас нэг аюу тод харагддаг шинжин заяо ийм юмд ийм арга зах байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. Хэрвээ чи ингээ уурлаа хашгичаад байх юм бол за энэ бүр жоохон арга хэмжээ авахгүй бол болохоо яаж явах шиг байна гэд буулт хийгээл ингээ нэг юм айгүй юм хүлцэнгүй болж үзүүлдэг ч юм уу те. Яа тэгвэл чи бүр ингээ тэсвэр төвчээр алдаад бүр ингэж штэ. Тэгтээ тэр хүлцэнгүй байдал нь төр зуурын арга зах чиний тэр амар юм хиншүү цацтал хиншүү ханхалж уурлаад байгаа уурыг л төр намжаахын тулд жишээлбэл тийм хүлцэнгүй дүр хэсгэж байгаа байхгүй. Тэр чин дүр хэсгэж байгаа. Жигтнээс ухаарад байна уу? Дүр хэсгээд байна уу гэдгийг ингээд ялгаж салгах хэрэгтэй. Тэгэд ер нь бол бүх юмд ийм аргацаасан байдлаар тэ дандаа зүгээр цаана ямар юм яваад байна гэхээр дандаа богино хугацааны тооцоол яваад байгаа байхгүй. Төрхөн зураг хүний уурыг намдаахын тулд хүлцэнгүй царайлж ийн гэдэг чинь яг үнэндээ ухаарлаа тэгээгүй хүн дахиад тэр хүнийг хиншүү хангалт уурлуулах үйлдэлийг хийн гэдгээ тэр хүлцэнгүй царай гаргаж байхдаа хүртэл мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ тэр үед нь яах чаана дахиад хүлцэнгүй царайлах юм уу? Тэгээ тэрийгэ тооцож байгаа юм уу? Тооцохгүй байгаа юм уу? Аяг бол тооцож байгаа л доо. За дахиад ихтэн би өмнөх удаад хүлцэнгүй хандсан юм чинь одоо болохоор орилоо ташгич чи өөдөөс нь гэдэг ч юм уу. Тэгэл яг нэг тухай нөхцөл байдалд ингээ богинохон арга хэмжээ аваад явдаг. Аргалж асуудлыг шийддэг. Уг нь бол урт хугацааны бодлоготой эр хүн бол тэ за энэ ихнэр толгой агартал өглөөд энэ би ч нэрээ болохоо байсан бол та. За би да ханыгаа ингэ зовоож болохгүй. Тэгвэл би яах вэ? Тэгвэл би одоо нэрээ архит арсанд орж яваа юм байна. Энийгээ болчих. Энийгээ болохын тулд яах вэ? Маш урт хугацаанд тооцоолж нэрээ эн чинь би ингээд явахаар үр хүүхэд маань яах вэ? Үр хүүхэдтэй би ямар нөлөөлөл үзүүлэх вэ? Хань ижил маань салаад явчвал цаашдаа би яах вэ гэд бүр холын юм бодоод тэгээ ухаарлаа тэгээд нөгөөдхнөөсөө архит арснаасаа болдог ч юм уу болж бүтэхгүй 6 цэнгэл хөөдөг найз нөхдөсөө холддог ч юм уу иймэрхүү байдлаар оролдлого хийгээд өөрийгөө засахыг оролдноо. Тэгээ ер нь ингээд юмыг аргалж асуудлыг шийддэг учраас худлаа яриад байдаг байхгүй. Худлаа зүйл чи эзэн нэгэн цагт баригдэн штэ. Тэгээ баригдах хүртлээр ядаж түр аргалжээ гэж бодоод байгаа болохоор л тэр хүн худлаа яриад байгаа. Тийм ийм богинохон зайны ийм аргалсан сэтгүүтэй биш бол хизээ нэгэн цагт баригдах юм чинь ингээл хүн үнэ хэлдэг байхгүй жишээлбэл. За эсвэл ерөөсөө худлаа ярьдаг дандаа үнэ хэлдэг. Их шудраг үнэн хүний дүрд их сайн тоглодог байж магадгүй. Ийм хүмүүс бол бас мэддэхгүй л дээ. Эхэндээ бол мэдхэд хэцүү. Гэтэ ингээд нэг тэр гэлцэл өнгөн сайхан ховхроод ирэхээр яг цаана ингээд нөгөө илэрхийлж үзүүлж харуулад яснаас нь шал өөр хүн байж ахаар бид нар нөгөө үзүүлжсэн дүрийн жинхэнэ өөрөө тэр цаанаас нь тодорж байгаа жинхэнэ дүр төрхийн болохоор энэ удаа л алтчлаа. Энэ удаа л ингэчлээ. Энэ архинаас боллоо. Энэ найз нөхдөөс нь боллоо гэд андуур авчдаг. Яг яс юм дээрээ тэр чи ингээд тийм хоёрын орон жижиг сажиг юм дээр худлаа ярьдгүү. Тэрүүгээрээ өөрийгөө амар үнэнч шудраг гэсэн гоё дүр төрх үсэгчдэг. Гэхдээ яг жинхэнэ өөрийгөө харуулахгүй байна гэдэг чинь тэр шудраг хүн мөн үү? Жинхэнэ өөрөөсөө шал өөр дүр эсгээд бодож байгаасаа өөр юм яриад төлөвлөж байгаагаасаа өөр зүйл илэрхийлээд байх чинь яг шудраг хүн мөн үү
Энэ хүн нөгөө ам арн бат Монгол ирэх хүн мөн үү? Энэ хүнд итгэж болох уу? Хосын харилцаан дээр биш, ер нь зүгээр амьдрал дээр ийм эр хүн болж төлөвшөөгүй эрэгтэй хүүсний хүүхдүүд маань бүхэл юмд өөрийгөө л өргөх, өөрийгөө өнгөлөх, өөрийн ашиг сонирхлын тулд арга ухаанаа зарцуулж явдаг болохоор ажил хамтарч хийх, хамтарч амьдрах, тэ хариуцлага оноох, итгэх энтер дээр бол дандаа алуур болж явна. Одоо жишээлбэл тэр хүнд ашигтай үед л тэр хүн хариуцлагатаар ажиллаа хийн. Ашиггүй болоод ирэхэд зур хинэгчгүй чиний ажлыг юм хүчилсэн, гуйлгасан маягтайгаар хийн, эсвэл бүр хийхгүй гинт хаяа явчин, эсвэл бүр нэг юм арга цаасан, нэг юм дүр өсгсөн хийж байгаа юм шиг харагдсан байдлаар хийн гэх мэт ийм асуудлуудыг урт хугацаанд үүсгэж явна. Богино хугацаанд бол айгүй гоё харагдаж магадгүй. Гэхдээ урт хугацаанд бол хавцан ойрцсон бүх хүндээ хохиролтой. Яагаад гэвэл тэр хүн хавцан ойрцсон бүх хүндээ хүнээ өргөж дэмнэх, тэдний төлөө бодож сэтгэх хэмжээний хариуцлагыг ухамсарлах чадваргүй зөвхөн өөрийгөө өнгөлөх, өөрийн амар тайван жаргалын төлөө богинохон сэтгэж өчүүхэн доктортойгоор орших гэсэн ийм урай лооцонтойгоор амьдарч идэг. Энийг өөрөө мэдээ төлөвлөгөөтэйгээр хийж болно. Мэдхгүй өөрийгөө хураад жинхэнэ өөрийгөө болохоор амар сайн хүн гэж бодоод яг яс юм дээрээ ийм өчүүхэн гар байгаагаа ерөөсөө нэг таньж мэдгүй байх магадлал өндөртэй. Яагаад гэвэл өөрийгөө ингэж өнгөлж сурсан хүн бол би хэлсэнтэй амар гялцал дүр төрхтэй, айгүй нэр хүнд сайтай, айгүй чадвартай, айгүй олон хүнд үнэлэгдсэн байдалтай байдаг учраас би болоод байна, би чадаад байна, би чадчихээн, бусд нь мяа гэж ингэж боддог болохоор өөрийнхөө болохгүй байгаа тал руу өнгөх, өөрлөгөө өнгөх, өөртөөгөө нүүр тулах, жинхэнэ өөрийгөө олж харах дээр цаг бараг зарцуулдаг, анхаарал бараг төвлөрүүлдэг, дандаа бусд руу гадагшаа хандаж бусдын юу нь болохгүй байна. Энийг яаж өөртөө ашигтайгаар, өөртөө тохиромжтойгоор өөрчилж, удирдах, хянаж, зохицуулж болох вэ гэдэг дээр л толгойн ажиллаад байхаас би чи юм бэ? Би өөрийгөө засах ёстой мó, засах ёсгүй мó гэдэг тэр хүнд бол нэх бол сонирн биш байдаг. Зүгээр сонин юм шиг харагдаж болно, харагдуулж чадна. Гэхдээ яг бодит үнэндээ бол биш л байдаг. Тэгээд нөгөө тэр бодит үннээ маш цөөхөн удаа харуулдаг учраас за бүр ингээд тодорхой хэрэгцээ шаардлагын үүднээс чамтай харьцаж байгаа тэр шаардлага нь бүрэн дүүрээд одоо чамд тэр хүнд чи хэрэггүй болчихъя заяа. Тэр үед жинхэнэ яг дүр төрхөө харуулна. Тэгээд чи дахиж тэр хүнийг бараг олж харахгүй хаа. Хэрвээ хэрэгцээ шаардлага дууссан бол. Хэрвээ чи ингээд үнэхээр үнэн сэтгэлтэй, үнэхээр тэр хүнийг ингээл үргэлжийн тэтгэж тусалж ингэж явж чадхаар шим шүүсийн сороод дуусгүй нэг тийм гоё хүн байх юм бол чамд хаяа нэг юм үнэн төрхөд цогцолцуулчаад тэгээд хөвчлэн бол хөөхөн юм ингээд эргүүтүүлээд тэнхтүүлээд тархитаал яваад байна. Тэгээд нөгөө тархитуулаад байгаа чи болохоор ихэнхдээ үзүүлж байгаа тэр хийсвэр дүрийн жинхэнэ тэр хүнийг гэж бодоод жинхэнэ хаяа цугцалцаад байгаа тэр мангас шиг төрхийн болохоор эхлээд гайхшин эсвэл ингээ энэ тэнд өөр бусад юмд бурууг нь өгөөд тэр хүн дээр бурууг нь тохгүй нөгөө эсэгж байгаа дүрийн жинхэнэ тэр хүн гэж бодоод байгаа учраас энэ хүн чинь уг нь ийм сайн хүн штэ, энэ удаа яач вэ, тэр удаа яач вэ, энэ гээд ингээд төөрөлтөө цагаач үрээд хүчээч гардтаад ингээд яваад байх магадлал маш өндрөө. За тэгээ өнөөдрийн бичлэгээр зөвхөн эр хүн болж төлөвшөөгүй эрэгтэй хүүсийн ямар нэгэн мангас чөтгөрүүдийн тухай эсвэл ямар нэгэн банд нарын тухай
тэдрийг яаж таньж мэдэх вэ? Тэдний үзүүлдэг шинж тэмдэг дотор нь юу байдаг вэ? Талаар ярьлаа. Ингээд энэ бичлэгээ дуусчээ дараагийн удаад би эмэгтэйчүүдийн тухай ярина. Тэгээ тэрний дараагаар нийлүүлж нэг ярьж магадгүй хэрвээ зэгцэл чадвал. Тэг би угаасаа нөгөө харилцааны дэнсэн дээр явж байгаа учраас ойртоо дандаа л эрэгтэй эмэгтэй хүмүүс намайг автуулсан, хохироосон хүмүүс юунаас болов би яагаад автав бла 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 гэдгээс өөр юм өсө бодохгүй байгаа. Тэгээд хариултыг нь олж чадахгүй гацж байгаа юмнууд зөндөө байгаа. Гэтэ энэ удаадаа яг таньж мэдсэн олсон гэсэн зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцлаа. Тэгээд цагаа гаргаж сонссон та бүхэндээ баярлалаа. Сав дараагүй саба дараарай. За тэгээд баяртай.